За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За би та хэдэд энэ Монгол улсын үндсэн хуулиас хэд хэдэн зүйлийг бас уншиж өгье. За үндсэн хуулийн 3 дугаар зүйлд Монгол улсад засгийн бүх эрх мэдэл, ард түмний мэдэл байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих, төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж байна. За ингээд бид бүхнээр дамжуулсан. За энэ үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн хүний эрх хэрэгчлөө гэдэг дээр 14 дугаар зүйл дээр Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг үндэс угсаа хил арсны өнгө, нас хүүс нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эргэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол боловсрлоор нь ялгуурлан гадуурхаж үл болно гэж байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүс адил эрхтэй гэсэн үг. За дахиад 17 дугаар зүйл дээр Монгол улсын иргэн шударга хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ гэж. Энэ дээр нэгд үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэхэ гэдээ байж. За тэгээд 23 дугаар зүйл дээр улсын хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана гэдээ байж. За үндсэн хуулийн зэцийн шийдвэр гарсан манайхаа 29 дугаар зүйл дээр улсын хурлын гишүүний халдшгүй байдлыг хуулиар хамгаална. Хоёрт нь, гуравт нь улсын хурлын гишүүн бүрэн эрхэн хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж үндсэн хууль зөрчсөн бол түүнийг улсын хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг улсын хурлын чуулганаар хэлцэж бүрэн эрхийг нь төдгөлзүүлэх хэсгийг шийдвэрлэнэ гэж байгаа. Тэгэхээр үндсэн хуулийн цэцгийн шийдвэр гараад улсын хурлын гишүүн булган туяа гэж байгаа. Улсын хурлын дид дарга гэж байхгүй шүү. Та хэд бүгд үзээрэй. Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг шийдвэр гарцсан. Тэгэхээр өнөөдөр энэ улсын хурл үндсэн хуулианд зөрчиж өргөсөн тангаргаасаа нэтсэн булган туяа гэдэг хүнийг улсын хурлын гишүүнээс эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхгүй бол Монгол улсад энэ хуулийн өмнө бүгд адилтгш эрхтэй байх ёстой болвол энэ өнөөдрийн энэ үндсэн хуулиа бүгдээрээ зөрчигнө. Бид нар ард түмний өмнө юу хэлэх вэ? Ард түмэн өнөөдөр хууль нэгэнч хэрэгжүүлэхгүйгээр та нар юу хэлэх вэ? Монголын ард түмэн биднийг өнөөдөр яагаад энэ төрдөө итгэлгүй болсон юм бэ гэхээр яг өнөөдөр энэ үндсэн хууль зөрчиж байгаа би эмэгтэй хүн гэдгээр магадгүй давуу байдал олохыг оролдож байгаа энэ этгээдүүдээс болж өнөөдөр зарим их хурлын гишүүн эмэгтэй хүн болохоор нь бити болиоштой чи гэж хэлж байгаа жишээ нь ийм байж болохгүй. Тийм учраас өнөөдөр энэ булган туяаг эгүүлэн татах асуудлыг хэлцэж өгөөч, энд оруулж өгөөч гэсэн ийм одоо саналыг оруулж байна.